Туулаа яагаад мах иддэггүй вэ? Үнэх туулаа хоёр хизээнээс үүргэсэн дотны анд найзууд үлээ. Хэн нэгнийгээ ирж сургалан үе зайгүй нөхөрлөж иржээ. Энэ үед үнэг туулаа шиг өв сургамал иддэг байжээ. Дэлдэ, Энэ чи энэ үү? Тэгвэл зүггүй шараа. Энэ чи. дэлдэ хоёулаа юм идэ. Би өлсөд. Чи яаштай цаадах цээнийхээ үнцгийг идэж. Чи чинь яаж байна? Юу? Би хаалал идэж байна. Хоолгийн шүү. Өвсийг ямар хоол гэдэг юм? Чи ер нь мах идэж үзсэн үү? Үгүй. За тэгвэл чи намайг дагаад яв. Мах бол өвснөөс амттай. Тэгээд ч бас чадал тэнхээтэй болдог юм. Чадал тэнхээтэй гинэ. Тэгвэл тэр чинь ямар гоё юм бэ? За чи намайг дагаад яв. Би чамд мах олж өгье. Энэ чинь одоо адуу юу та? За одоохон хоёулаа мах иднэ. Миний нүд яаж байна? Яг л цог шиг байна. Тэгвэл миний үс яаж байна? Чиний үс чинь сэгсээгээд босчихсон. Сүүл нь амар мушгирлдэж байна. За тэгвэл би бэлэн болжээ. Төхөөхийг нь би өөрөө харин чи намайг сайн зоригжуулах хэрэгтэй шүү. За тэгвэл мах идэж үзгэнэ. Ой, мах гэдэг ямар амттай байдаг вэ? Бошохлыг адуу таригдчихсан. Чан ястаа баатар мундаг. Чан ястаа баатар. Чан ястаа баатар мундаг. За эрхэм анд минь зоогл. Анд минь битгий нэрлэх. Сайн цадаж яв. Амттай байгаач. Ямар амттай юм бэ? Их сарлаа. Мах гэдэг чинь үнэхээр сайхан хоол юм аа. Тийм ээ. Хөөе, их сарлаа. Их сарлаа. Би чамд тун их баярлсан шүү. Чи надад их сайхан хоол идүүллээ. Үнэг чоныг дагаж яваад идэж үтсэн мах нь дахиад олдвол буцмааргүй сайхан амттан санагдаад өөрөө явж амтан барьж идэхээр шийджээ. Хин надад тусалж болох вэ? Зоригжуулагчгүйгээр болохгүй шүү. Дэлтэн тоолаа. Чи яачихсан юм бэ? Би мах идээд л юм сайхан болчихлоо. Маха? Хөш, дэлдэ. Би чамд мах яаж олж иддгийг үзүүлье. Чээж бас над шиг болж олно шүү дээ. Намайг дагаад яв одоо.
Хүүшээ. Энд чинь юу вэ? Энийг штэ. Адуу гэдгийг. Өнөөх мах чинь энэ шүү дээ. Боли буцъя. Ямар амир юм бэ? Би айгаад байна штий. Хөш. Чи хүлээж. Миний нүд яаж вэ? Яг л цог шиг байна. Тэгвэл миний үс сүүл хоёр ямар байна? Чиний үс чинь зарааны үс шиг их зэгц болж босчоод сүүл чинь бас могоо шиг мушгирчихсан байна штий. Ямар амир юм бэ? За, би тэгвэл бэлэн болчихлоо. Би ганцаараа энэ морийг өлхөөн барьчихна. Харин чи намайг зоригжуулаад эндээ хүлээж вэ. За юу. Үнийг зоригтой, үнийг чадaltaй, үнийг зоригтой, үнийг чадaltaй, үнийг зоригтой, үнийг чадaltaй. За, морин минь. Би мах цоглдог болчихсон шүү дээ. Тэгэхээр одоо би чамайг барьж идэн дээ. Энэ чинь одоо Мөзөхгүй шармын даанч явдаа. Өвсөө идээд л явж яасан бол яалаа гэж юм амирын болох уу? Чи минь галуу дуурайж хэрэг яан гэдэг үлээ. Тэрнийг мэдэхгүй явснаас л ийм юм боллоо. Би ер нь мах идэхгүй. Би ерөөсөө мах идэхгүй. Би ерөөсөө мах идэхгүй. Туулай, энэ цагаас хойш маханд ам хүрэх нь байтугай чухам тэр тухай дурсахыг ч хүсдэггүй болжээ. Туулай өв сургамлын сайхныг идэж усууж явах шиг жаргал байсангүй гин. Надад лоон гэдэг хамгийн дуртай зоог бий шүү дээ гэж бодон сэтгэл үеиг гэдэс садгалан явх болжээ.